Сонсогч та шилдэг багийн нэвтрүүлгийн хэсгээс хүлээн аван сонсч байна. За өнөөдрийн шилдэг багийн Ширлүү хаан танин мэдхүйн нэвтрүүлгээрээ бид хүмүүс мөнх амьдрахыг оролцсон 5 аргын тухай мэдээлэл хүргэхээр бэлтгэсэн байна. Тийм ээ, ер нь бол хүн төрлөختний түүх бол ер нь тэр үхлийг хуурах гэсэн оролдлогоор бол ер нь дүүрэн байдаг шүү дээ, тийм ээ. Одоо яавал одоо мөнх амьдрчих уу, яавал одоо үхлийг хуурах уу гэж манай Чингис хаан хүртэл одоо Чанчуу бомбтой уулзахдаа хамгийн түрүүнд би яавал мөнх амьдрах вэ гэж асуусан гэдэг шиг л байхгүй юу да. Тэгэхээр энэ том одоо дэлхийн түүхэн хүмүүс бол ер нь бүгд л дотроо бол нэг мухар бодолтой бол яавал урт насалчих уу, яавал мөнх амьдрчих уу гэдэг бодлыг л тээжсэн юм уу да гэж ахт нь бол бодогддог. За үхлийг хинч одоо ялж амжаагүй байгаа одоогоор. За магадгүй бидний одоогоор мэдэгдэж байгаа юм шүү дээ. Гэтэл цаанаа далдуураа ялж чадсан ч юм билүү, ямар ч юм бэлээ бүүмд. Гэхдээ л ямар ч сан албан ёсоор бол бид нэр хүн төрлөختөн бол одоогоор үхлийг бол ялж арайхан чадаагүй л байна. Хүмүүс өөрсөддөө илүү олон жил одоо бүр үхшгүй мөнх амьдралыг олохын төлөө бол янз бүрийн аргачлал, янз бүрийн юмыг одоо туршиж одоо арга тактикуудыг хэрэгжүүлсээр ирсэн байд юм байна л да. Түүхийн туршид бол. За тэгээд Иллинойсын их сургуулийн давхар судлал биостатистикийн профессор С.Ж. Олшанский гэдэг хүн байд юм байна. За энэ хүн бол ингэж хэлсэн гинэ. Би хөгшрөлтийн эсрэг мөнх амьдралын ангаах ухааныг дэлхий дээр 2 дахь хамгийн эртний судлагтун гэж үздэг. Хүмүүс нас уртсах янз бүрийн арга зам, эм бэлдэмлүүдийг одоо мөнхийн эрэлттэй байсаар сайн гэж одоо хэлсэн байна. Тэгэхээр магадгүй ер нь хүмүүс бол хүн үүсэн цагаас гол яавал урт наслахгүй, яавал мөнх амьдрах байл гэж бодож судалж гисэн юм байна. Тэгээд түүхийн туршид бол өөр соёл иргэншлийн хүмүүс урт удаан бүр үрд амьдрахын тулд янз бүрийн арга замуудыг одоо судлаж, янз бүрийн аргуудыг туршиж ирсэн байдаг. За ингээд энэ аргуудаас нь бид нэр бол өнөөдөр 5 одоо түүхэнд тодоор үлдсэн аргыг нь бэлдэж орж ирлээ. За баярлаа. За энэ бол эхний арга нь бол аюул сонин арга байгаа. За энэ нь болохоор яасан бэ гэсэн чинь Месопотамийн мөнхийн амьдрал гэж байгаа байхгүй юу? За эртний Месопотамийн домог зүйд их гол баатар Гилгамешийн түүх бол хүн төрлөختний үхлийг эсэргүүцэх ордлогын тухай өгүүлсэн хамгийн эртний үлгэрүүдийн нэг гинэ. За тэгвэл туйлд ир зоригтой хаан Гилгамешийг ууднаа Пиштим 6 өдөр 7 шөнө сэрүүн байгаад за өөрийгөө үхэршгүй мөнх гэдгийг нотолсон байдаг юм байна. За харамсалтай нь үүний дараа Гилгамеш хаан за тэр даруй нам унтсан гинэ. Тэрс нас орсон. Тэгээд 6 өдөр 7 шөнө унтаагүй амтчтай тэгээд муужирч хүн Гिचэн болно үстэй тийм. Хүнд би нэг одоо бараг урт настай эднэр гэж үзүүл өнгөрч байгаа. За тэгвэл уутнаа Фиштим гих зүнч Гилгамеш хаанд далайн ёроолд залуу насыг сэргээдэг ургамал байдаг гэж хэлсэн гинэ. За Гилгамеш тэр ургамалд гараараа хүрсэн байдаг. За гэвч түүнийг усанд сэлэх үед могой ургамлыг нь хулгайлаад усанд алга болсон байна. За дараа нь Гилгамеш хаан үхшгүй мөнх байдлын ургамлыг олж чадалгүйгээр урууг дах гэр рүүгээ буцсан байна. За тэгсэн чинь үрд амьдрахын эрэл хайгуул ба энэ нь соёл иргэншлийг хэрхэн хөдөлгдөвэ гэдэг номын зохиолч Стивен Кев хэлэхдээ за Гилгамешийн сургамж бол бид мөнх босыг хизээж ялж чадахгүй. Бид үүнтэй эвлэрч сайхан амьдрах талаар үзүүлж байгаа юм аа гэж одоо номондоо дурдсан байдаг юм байна. За энэ бас нөгөө нэг юу яаж штт те эвлэлдэж нэгдэж одоо тэгээд үнэнтэй нүүр тулж юм юм уу те могоо гэдэг бол тэгээд ургамлын наваа явуулсан чи бол ер нь мөнх амьдрч чадахгүй л гэсэн л одоо санааг л үлгэр домгоор л илэрхийлж л дээ. Тийм байна. За хоёрдугаар арга нь эртний Египт гинэ. Эртний Египтийн удирдагчид үхшгүй мөнх байдал амьдрах хүсэлд бүрэн автдаг байсан гинэ. Тэд үхлийн дараах амьдрал байдагт итгэдэг бөгөөд сүнснийхэн гэрэл болж чадахын тулд бие сайтар гамнаж хадгалах шаардлагатай гэдэгт итгэдэг байж. Тийм учраас Египтчүүд муумужуулах ажилд асар их цаг хугацаа, хүч, чармайлт, мөнгө зарцуулж пирамид барих гэх мэт удирдагчдыг оршуулах ёслолд асар их ач холбогдол өгдөг байсан гинэ. Одоо нэг эргэж төрнөө эргэж хүн болно гэж үздэг бахна шүү дээ. Зарим эрдэмтэд Египтийн дотоодын нийт тийм за 40% нь хойд нас муумижуулах сүм хийд барихад зарцуулдаг байсан гэж үздэг гинэ. За гэхдээ Египтчүүд эм тан ундаагаар амьдралаа уртсахын тулд чадах бүхнээ хийжсэн гэж шүү дээ.
За муумижуулах нь тэдний хувьд Б төлөвлөгөө байсан гинэ. Тэднийг мууми болгохын тулд хүмүүсийг амьд байлгахын тулд янз бүрийн эм тан хэрэгэлдэг байв. Хамгийн эртний бичвэрүүд дээр эмнэлгийн бичиг баримтууд дээр та хөлний хугарлыг хэрхэн засах зааврыг харж болно. Эмчилгээ хийлгэснээр та мөнх амьдрах болно гэж үздэг байсан гинэ. За энэ бол тэдний эртний хүсэл тэмүүлэн байсаар ирсэн байжээ л гэсэн байна. Тийм байна да. Эдгээр чинь тэгээд яг мууми болгоно гэдэг бол нөгөө сүнсээ биедээ эргэж төрүүлэхийн тулд бие хадгалах шүү дээ. Тэгээд бие мөнх сайн хадгалахын тулд муумиж болно гэдэг энийг л одоо эдгээр чинь хийдэг байж. Сайн тий. Аймаар. Уртлынх нь нөгөө дараа төрөхт нь баг за ингэжсэн шүүгээ баг бэлдэж өгөх юм аа. Кино моно мууми эдгээр гэл урсах кино. Аймаар эргэж төрүүлээд үү. А тэр нөгөө капитан Америкийн капитал гэх кинод дээ шүү дээ. Капитан Америка. Тийм Капитан Америка. Тэрэн дээр ч юм болохоор нөгөө хөлдөөгөөд 100 жилийн дараа гаргаж ирдэг. Тийм, тэгдэг. Одоо нөгөө 100 хөлдөөгөөд юу яадах юу ч технологич бас яваад байгаа шүү Тийм, дээ. ер нь бол одоо юм төлдөөд тийм. Одоо бол тийм хүн төрлөختөн бол бас нөгөө мөнх амьдрах бас нэг одоо сүүлийн үеийн арай шинжлэх ухаан чарга нь өөрийгөө тасалдах. Харин тийм. Тэгээд эхлээд нөгөө манай дэлхийн баячууд чинь бүтэн биеэрээ хөлдөөлөж байсан бол одоо сүүлийн үед яг мөнгөө имнээ толгоогоо зөвхөн хөлдөөлөдөг болсон. 216 градус төлөө шууд маш богино хугацаанд хас 216 юм хөрөнгүүд хүний биеийн эрхтэн бол газар дээр нам хөлддөг юм байна да. Тэгэхгүй болохоор чинь ингээд үзүүрээсээ ингээд өвчээд эхлээд идэм байна да хөлдөөхөөр. Тэгээд тийм арга байгаа юм шиг байна да. Тэгээ яг одоогоор л шинжлэх ухааны олд төвшил бол тэрийг бол буцаагаад одоо амьлуулах сэргээх бол аргыг бол олоогүй л байгаа. За тэгээд ягаад хүмүүс нэг хэсэг баячууд нь бол одоо тэгж өөрийгөө хөлдөөлгөж байгаа. А нөгөө талаас бол нөө маш их одоо хүнд өвчтэй эмчилгээ үгсэн өвчтэй хүмүүс л тэгж өөрийгөө хөлдөөлгөж байгаа. За одоогоор бол дэлхийд дээр 500 гаруй хүн бол өөрийгөө хөлдөөлгсөн байгаа гэдэг тооцоо судалгаа байгаа юм байлээ. Бас сонин байгаа. За мөнгөтэй өнөх. Харин тийм мөнгөтэй баячуудын хийдэг ажил л да. За 3 дугаар эртний арга нь. За энэ бол хятадуудын мөнх амьдрах гэсэн арга байгаа юм л да. Хятадын анхны эзэн хааны үрэл гэдэг нэртэй ийм арга юм гинэ. За энэ бол манай эртний өмнөх 221 онд улсаа нэгтгсэн Хятадын хамгийн анхны эзэн хаан Цинши Хуангийн тухай одоо ийм түүхэн баримтууд юм байна. Цинши Хуан хаанд бол нэгэн хобби байсан. За тэр нь мөнх амьдрах одоо хүсэл гэж одоо тэмдэглэгдэн үлдсэн байд юм байна да. Нөгөө хаан бол яг Хятадын хамгийн анхны хаан бол олон овог аймагуудыг нэгтгэжэл одоо би ингээ нэгтгэлээ. Одоо би яавал энэ дээр одоо мөнх хаан ширээн зугуул гэж бодож ил дээ. Ойлгохоор л урт наслах гэж шармаасан байна да. Хятадын түүх хүмүүсийг өвчгөө мөнх болгож чадах ич эдийн үрлийн тухай домгоор бол ер нь дүүрэн байдаг. Цинши Хуанди бол асар том эзэнт гүрнээ тойрон яваад за түүнд мөнх амьдралыг өгч чадах үрлийг одоо олж чадах тэр алхимч шиддэн эмч нарыг ер нь хайдаг байсан гэж байгаа байхгүй юу? Цинши Хуан бол одоо насаа уртцах санаатай байсан бөгөөд түүний дэргэд үхэл гэдэг үгийг ер нь хэлхийг хориглосон байгаа юм. Үхэл гэж ярих юм бол цаазаараа. За тэгээд мань нөхрөө чинь ингээд одоо тэр хавийнхаа одоо хааныгаа дагаа тэр хавийнхаа яруу найрагчд одоо тэр шүлэгчд дуучид бүгд одоо ингээд тойрон яваад тэгээд өгшгөө мөнхийн талаар нь одоо дуу шүлэг яруу найргийг нь цохоогоо тэгээд уянгалуулн дуулдаг байсан гэж байгаа юм л да. Хааныгаа дойроод тэгээд одоо өгшгөө мөнхийн талаар л хэл ярьдаг л байж л дээ. Тийм байж. Үхгүйгээл зүтгэдэг байж. Харин дэгдэг байж. Гэхдээ харамсалтай тэр Цинши Хуанди бол төдөөлөн урт насалж чадаагүй байгаа юм. Тэр ердөөл 49 насыг л насалсан. За үүнээс үүдсэн нэгэн алдартай онол гарсан байгаа юм. За тэр нь юу гэхээр тэр өгшгөө байдлын төлөөх эрэл хайгуул нь бараг эсэргээрээ эрт үхлийн шалтгаан болдгоо гэдэг нэг юм онол гарсан байгаа юм л да. За тэгээд нөхрийн бол одоо шарилыг нь гаргаж ирээд ингээд судлаад үзсэн чинь нөхөр одоо тэр яснаас зогцсноос маш хэмжээний мөнгөн усны уул мөрийг бол олсон байгаа юм. Тэгээ яагаад вэ гэхээр тухайн үедээ нөгөө тухайн үеийн одоо судлаачид алхимчид бол яасан гэхээр мөнх амьдрахад бол мөнгөн ус тустай гэж үзчихэж. За тийм учраас нөгөө хааны чинь баахан мөнгөн ус тустай янз бүрийн юм өгөөд тэгээ биеэр нь дүүрэн мөнгөн усны хороо нэвчээ тэгээд ерөнхийдөө 49 наснда хорвоогийн мөнгөсийг үдсэн. Угаасаа мөнгөн ус чинь хортой штэ. Тэгээд ер нь тэгээд
Тий тэгэлгүй яг одоо бол бид нар хордог. Тэр үед бол тэр чинь мөнгө ус гэдэг чинь баг ижидтэй шингэн байлаа шүү дээ. Хажууд мууми суугаад яриад байна. Бараг шахуу. Мууми чи мэдээд өгөөд явсан. Бараг. Тэгээд одоогийн тэр судлаачид тэр Цэншин хаандгийн тэр булшийг олоод ингээд судалсан чинь хүний биед одоо энгийн төвчж болох хэмжээнээс 100 дахин их хэмжээний мөнгөн ус биед нь агуулгдсан байсныг олж тогтоосон байгаа юм. Тэр жоо баг мөнгөө сууж идчихсэн юм шиг. Харин тийм байх тий. Биеэр нь дөрөв мөнгө усны ус байна гэхэр чинь амира. За тэгээд одоо ямар онол гарсан бэ гэхээр мөнгөн ус бол амь насыг уртсах биш харин ч богиносгдийма гэдгийг нотлогоо уулсан гинэ. Тийм л байгаа шүү дээ. Юу уртсах зүгээр өөдгөө зүгээр. За тэгвэл дөрөвдүгээр арга нь Франц арга гэж байгаа юм. За алтыг хайлуулж уух нь 16 дугаар зуунд Францад хөгжрөлтийн эсрэг мод байсан гинэ. За орны түшмэл Дайн де Пуатер үүнийг гол төлөөлөгч байсан байна. За эртний Хятад Египт ч мөн адил мөнгөн ус биш алтыг дахин шүтэх зан үйл байсан байна. Тухайн үеийн алхимийн шинжлэх ухааны үндсэн зорилго нь өгөшгүй мөнхийн аргыг олох байсан байгаа байхгүй юу? За алт бол үл мууддаг бүх металлуудаас хамгийн цэвэр нь байсан гэх үзэл байсан юм байна. За Хятадын алхимч Бэй Боинг за манайрны өмнөх 2500 онд өгөшгүй мөнх бодисыг бага хэмжээгээр хэрэглэх нь тэднийг урт наслахад хүргэдэг гэсэн онолыг мөн дэвшүүлж байсан байгаа байхгүй юу? Их сонио онолоогоос. За энэ онол нь мөн олон захирагчид өөрсдийн баялаг батлахын тулд их хэмжээний алт худалдаж авдаг байсан нь алхимчид алтыг хайж эдддээ үйлчлэх хангалттай боломжийг олгодог байжээ. Эзнийхээ алтаар тоглодог байж. Тоглодог. За Францын хаан 2 дугаар Генригийн хатан Де Пуатерс 66 наснда нас барах хүртлээр их хэмжээний алтыг цуглуулсан байна. За тэрч бас их хэмжээний алт хэрэглэж байсан бололтой гэж одоо ерөнхийдөө бол шинжлэх ухааны үүднээс ингэж үзсэн байгаа байхгүй юу. За 2008 онд түүний цогцыг олоход үснээс нь алтны хэмжээ хэвийн хэмжээнээс 500 дахин их байсан бол ясанд нь мөнгөн усны уулмөр мөн илэрсэн байна. За тэгвэл үнэн хэрэгтэй алтыг уухад нэг л тодорхой нөлөө үзүүлдэг. Чи зүгээр л үнэтэй бастай байна гэсэн. Үнэн шүү дээ. Алтаараа баагаад алтыг идэж байгаа юм чи алтаар баана. Чи зүгээр л үнэтэй бастай байна гэдэг нөлөө үзүүлсэн байна. Үнэн. Дөрөвт арга бол Францын арга бол амар арга байжээ. Бид нар ч гэсэн нэг хэсэг бол алттай ярих гээл гаргадаг байсан. Ингээд алт бужигнаал тийм ээ. Алттай бужигнаал тий. За 5 дугаар арга нь Паплам гинэ. За Папламын арга. За Ромын Пап 8 дугаар Инокойтын цус сарвсны дараа эрүүл чир 3 залуугийн цусыг судсанд нь шахах шийдвэр гаргасан гинэ. Яа. За энэ түүхэнд анхны цус сэлбэлт байсан гэж үздэг. Гэвч Паплам 8 дугаар Инокойтын энэ процедурын улмаас нас бараа зогсохгүй эрчүүд нь ч мөн адил нас орсон харамсалтай явдал болж исэн гинэ. Цус сэлбэл наацаа ингээл явсан биш. 1492 онд. 1492 онд цус сэлбэлт хийгээл нас урсан байна. За цус сэлбэг анхны томоохон алхам нь 1628 онд Английн эмч Уильям Харвийн цусны эргэлтийг нээсэн явдал байлаа гэж. За 1665 онд эмч Ричард Роуэр нохойн цусыг сэлбэх замаар өвдсөн нохойг амьд байлгаж чадсан гинэ. За 2 жилийн дараа хоньноос хүнд цус сэлбэн гэсэн түүхийн их сурвалж мөн биш үү гэсэн байна. 1665 онд яг нэг хоньноос хүнд цус сэлбэж үзэж байсан л одоо тийм нэг их сурвалж байгаа юм байна л да. Гэтэ хоньны цус хүний цус гэж өөр тийм таарахгүй шүү. Нохойн цусыг сэлбэх замаар өвдсөн нохойг нохойн цус нохоонд таарна, хоньны цус хоньд таарна, хүний цус хүндээ таарна. Гэтэ энэ 1600 хэдэн онд л юугаа мэдэхгүй л байсан байхгүй. За хоньны цусыг ямар ч хийгээд үзье гээл. Юм хийж үзчихсэн юм шүү. Тэгээд яаж мэдэх вэ? Тэр бүх юмыг л дуршиж үзэж харин тийм. За тэгээ би энэ цус сэлбэх гэдэг тал дээр нь бас нэг жаахан орчин үеийн талаас нь бол жаахан тайлбарлаж өгье л да. За энэ цус сэлбэдэг технологи бол хэдий одоо 1665 оны үед одоо тэр 17 дугаар зууны үед үссэн ч гэсэн бүр одоо сайжруулсан технологи бол бүр 20 дугаар зуунд илүү хөгжиж гарч ирсэн байгаа юм л да. За 20 дугаар зуунд юу болсон бэ гэдэг нь дэлхийн 1-р дайн 2-р дайн болсон шүү дээ, бид нар ч мэднэ тийм ээ. За 1-р дайны үед дэлхийн Джеффри Кейнс гэдэг одоо эрдэмтэн
зөөврийн цус сэлбэх иж бүрдэл одоо төхөөрөмжийг зохион бүтээсэн байгаа юм. За ингээд эмчнэр бол тулааны талбарт цэргүүдийг эмчлэх боломжийг олгосон гэж байгаа юм л да энэ төхөөрөмжөөрөө. За энэ дэлхийн 2 дугаар дайны үед бол харин Чарльз Дэрүү гэдэг хүн бол асар том цус хадгалах систем донорын нэгжүүдийг бий болгоод за ингээд энэ ажлыг өөрөө удирдан зохион байгуулад тэгээд Blood Mobiles гэдэг нэртэй ийм одоо цусны нэгжүүдийг гаргаад явж байсан байна. Тэгэл одоо нөгөө дайн тулааны үеэр чинь шархтангууд хүмүүс ч мэдээж зэргүүд чинь цусалдана. Цусалдана гэдэг чинь үхэхийн нэг шалтгаан болдог. Тэнгүүд нь шууд газар дээр нь цус илбэдэг болж эхэлсэн байгаа юм л да. За энэ салбар бол одоо ч гэсэн хөгжсөөр л байгаа. За залуу хүний цус сэлбэх нь залуужуулах нөлөөтэй гэдгийг бол саяхан судалгаагаар бол тогтоосон гэж эрдэмтэн Кав мэдгдсэн байгаа юм л да. Тэрээр одоо эдгээр туршилтыг бол хулган дээр хийж баталсан гинэ. Гөгшин хулганд л одоо залуу хулганы цусыг юулээл. Тийм байна тий. Тэгэл одоо нөгөө гөгшин хулган арай залуудчил байсан байна л да. За зарим эрдэмтэд бол хүний биед цусны сивийн сэлбэх туршилтыг хийгээд эхэлсэн гэж байна одоо бол. Гэхдээ энэ нь хүмүүсийг илүү урт наслахад хүрэх үү эсвэл өвшгүй мөнхийн эрэл хайгуулын бас нэг мухар төгсгөл болох уу гэдгийг нь одоогоор хараахан мэдээгүй л байна гэж одоо үзэж байгаа юм байна л да. Тийм байна. Одоо ингэж байгаа штэ нөгөө одоо гоо сайхны газруудаар чинь одоо ялангуяа манай эмэгтэйчүүд л тэрийг хийлгдэг юм шиг байна. Одоо ингэ цусыг аваад тэгээд хамгийн сайн одоо нөгөө эдисийн сивингийн тэг ялгаж аваад буцаад ингэ нүүрлүүн ингэж шахдаг. Оо тийм үү? Тийм. Тэгснээрээ яаж ийна гэсэн чинь одоо нүүрний үрчлээ энэ төр байгаа штэ. Үрчлээ нөсөө толб энэ төрийг ер нь олж жоох ингэж багсгадаг. Тэгснээрээ арай юм нэг жоохон залуу харагдах байдлын тийм одоо эмчилгээ гэх юм уу одоо тийм нэг засвар үйлчилгээ хийлээдэг тийм үйл тийм гоо сайхны үйлчилгээ нэг тийм ажид бол гарсан байлээ. Ер нь яг зүгээр би намайг бол баг байхад бол юу яадаг л байсан залууд байхад нөгөө жоохон төрсөн хүүхдийн цусыг одоо юу үлдин гинлээ. Манай энэ алдартай хүмүүс. За тэгээд одоо тэд нар чинь насаа урцагдаг илүү залуу байдин гинэ гоё толгороороо байдин гинэ гэдэг яриа бол амнаас ам дамжин явагддаг байсан шүү. Тэгэхээр энэ бол бас одоо ингээд одооны энэ саяны энэ эрдэмтэн Кавын судалгаагаар бас тодорхой хэмжээнд бол энэ бол бас нотлогдчихл байгаа юм байна да гэж бодлоо. Тэгээд хятадууд эднэр чинь бас л одоо нөгөө дөнгөж төрсөн хүүхдийн цусмсыг залуу хүний цусмсыг бол авдын мэрдийн ингэлээгээд янз янзын ингээ жиг жуг хийсэн яриа бол их хүрдэг байлаа шүү дээ. Тэгээ яг хөдөө ер нь бол бүгдээрээ л урт наслах гэсэн мөнх амьдрах гэсэн аргуудын нэг л юм л да энэ бол. Та шилтэй багийн нэвтрүүлгийн хэсгээс хүлээн авсан сонслоо.